Хүний амьдралын утга учир юунд оршдог вэ? Энэ асуултыг олон жилийн турш хүн төрлөختөн өмнөө нь тавьж өөрийнхөө хариулахыг хичээж иржээ. Хүмүүс энэ орчлонд ирэхдээ өөрийн үүрэгтэй ирдэг гэдэгт итгэнэ. Зохиолчид ном судар бүтээж, барилгачид хот сүндэрлүүлж, малчид сүргээн өсгөж, тариаланчид ариун ургац хурааж, эр цэргүүд их орноо манаж, хүн бүртээ, зүг бүртээ заавгүй. Яг л үүн лүгэ амьдралд хүлээсэн үүрэг оногдсон хувь тавилангаа дагаж, өөрийн амьдралын 40 гаруй жилийг сургуулийн өмнөх насны хүүхдийн төлөө, эцэг ихгүй өнчин хүүхдийн төлөө зориулсан нэгэн эрхэм бол тогмодын наран цэцэг юм. Одоо багш дээр ирэхгүй байх үедээ яг ингээ ээж дээр ирээгүй юм шиг маш их ингээд нэг юм харамсалтай тэгээ яагаад очихгүй байна тэгээ өөрийгөө ингээд зэмлэл тэгээ ингээд ирэх ёстой штэ гэдэг ингэж бодоод тэгж ингэж ер нь яг ингээ өөртөө яг одоо нөгөө сүүний өөртөө гэдэг шиг тэгээ яг ингээ тийм сэтгэлийн өөртөө хүнтэй суугаад нөхөр мөхрөө багш дээр үзүүлж авчирч ирсэн. Манай нөхөр ховдох байхгүй юу? Тий. Одоо ийм антай болж байгаа анатарагэл авчираад таван нөхрийг хараараа мараараа гэл ингээл холоос тэгээд ингээл тий шалгуулж байгаа. Тэгээд багш ямар гэх нүгэд одоо дүн тавилах гэж байгаа боо яах гэж байгаа. 90-ад онд анхны хүүхдээ гаргаж хагаад нараа багш маань манад бүр байн савантайгаа яг миний ээж шиг ингээд ичин ороо ихч наран цаагч эдэгч бас жаваахмах эднэрийг авцсан ингээд анх иржсэн тэр үе бол надад бүр яг ээж минь ороод ирж байгаа юм шиг энэ олон 104 5 хүүхдээ ингээд их нь болдог эмээ нь болдог тэгээд цаашлаад ерөөсө бидэнд ингээд байнгын сургаал халамж хайраа ингээд уцаарч бар үйл хөдлөөрч ингээд байнга өгдөг. Түүний туулсан зам бүтээсэн болгоныг эргэж харахад гайхан багталтай утга төгөлдөр амьдрал байна. Энэ олон 10 жилд наран цэцэг өөрөө 6 хүүхэд төрүүлж өсгсөн. Эцэг ихгүй өнчин 600 хүүхэд нэмэж өсгсөн. Бурхан энэ хүнд хангалттай ачаа өрүүлж, өрөвч нэмжин сэтгэл хайрлжээ. За би Ховд аймгийн Зэрэг сумын уугуул миний аавыг тогмод ээжийг Цэвлэмэ гэдэг хүн байсан. Тэгээд одоо дээр үед чинь одоо юунаас олсон юм дээ миний дээдэлд нэлээ олон хүүхэд гараад эндээд исэн гэсэн. Тэгээд ах маань төрөх болоод ахыг төрөхөд манай ээж одоо төрүүлчихтэйгээ адилхан эндчих байх гэдэг эгч дээр очиж төрүүлчихэд 3 хоноод буцаад орхичирч исэн гэсэн. Дараа нь надыг төрөх ээж ирмсэн болчоод би төрөх болсон чинь надыг манай аавгаа төрөх болж байна хүүхдийн өргөж авахгүй юм байна уу гэд бүр хайгаа айлаар очиод хайгаа явж исэн гэсэн. Аав минь уйлаад ирдэг байхгүй юу. Тэгээд хүмүүс мэдээж төрүүлж байгаа хүүхдүүдтэй адилхан нас орчих байлгүй дээ гээд аваагүй гинлээ. Тэгээд сүүлд нь надыг гайгүй шиг том болоод ирсэн чинь тэр үед нь гуйж ахт нь авчихгүй яав гэд амаар хүмүүс надыг хараад тэгдэг байсан. Сургууль хүртэл ээж аавынхаа мэдээж гар дээр өсчөөд зэргийнхаа сургуульд ороод тэгээд зэргийн сургуулийн тухайн үед 7 жил байсан 7 жилээ төгсөө тэгээд хотод орж ирээл тэгэл цэцэрлэгийн техник ондог л орол амьдралтай хөл залгаж эхэлсэн л дээ. Би дээр нэг л ахтай. Тэгээд тэр ахын минь харин надыг 2 нас хүрэхэд ахыг 5 настай болохоор нь буцааж авчирч нэг гэрт амьдрал одоо өнөр өтгөн гэрүүлж болж ирсэн гэсэн манай аав ээж хоёр. Би ихээс сургуульд миний томд наран цэцэг. Ээж одоо мал аж ахуйн бүх ажилтаа насалдна. Нараа тэр дөрвөн дүүгээ хүн болгосон. Тэрнийг арчилдаг, хооллдог, унддаг. Тэгээ ээж маань ярьдаг байсан. Би надад ерөөсөн хүүхдээс зураа салахгүй хүн болох нэг гэсэн. Их сони юм хүний их хүн. Аав нь үеэл тэр доктор Далаа гэдэг хүн байсан. 68 оны намар очсон байхгүй нутагтаа. Тэгээд аав минь Далаа ирсэн байна. Манад ирнэ гэж юм гээ. Тэгээд Далаах манад нэг өдөр ирээд нараа хичээлгүй байгаа бол би хот руу аваад явъя. Норлохоо ангаахын дээдээс сурч байгаа
нэг охинтой бас 3 хүүтэй байсан. Тэгээ нэг охин гарсан тэргээ харуулж гаад эрхчил ах нь чамайг дуртай сургуульч нь оруулж өгье гэд. Тэгээд авцарсан. Тэгээд авцараад байжсэн нэг жил хүүхдийн хараад хүүхдэн ч өнгөр оолжсэн чинь за чи ямар сургуульд ормоор байна нараа гэд надаас асуухаар нь би бол эмч айгүй сонирхолтой. Манайхын ерөнхий модмын утчнэр ихтэй байсан гэлээ. Тэгээд эмч болох гэд ангаахын дундад орё гэж хэлэх гэснэ ахаас санаа зовоод хэлж чадахгүй зогсчихсон чи. Гэхдээ чи ер нь хүүхдүүд хайртай юм чинь араа чамаг цэцэрлэгийн техникумд оруулна гэд. Тухайн үед Ховд аймгийн тэр Сумку гэд захирал цэцэрлэгийн техникумд захирал байсан. Тэрэн дээр авч очиод надад цэцэрлэгийн техникумд оруулсан. Багшийн техникумд төгсөөд манай гэрээлийн хүнтэй 1972 онд хоёулаа үйлдвэр комбинат 46 дугаар цэцэрлэгт ажиллаж байгаад тэгээд энэ дашнамтай гэр үйл болоод тэгээд гэртээ ойртож 58 дугаар цэцэрлэгт ирсэн. Тэгээд тэр цэцэрлэг намар энэ өнчин хүүхд асардаг хамгаалдаг юм цэцэрлэг болоод тэр насаар ажилласан да миний. Наран цэцгийн амьдрал ингэж л өнчин өрөөсөн эцэг ихгүй өрөвдмөр хувь тавилантай хүүхдүүдийг амьдралд хөл тавиулах ариун үүрэгтэй салшгүй холбогдсон юм. Улсад 41 жил ажиллаж, үүнийхэн 38 жил 7 сарыг өнчин хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулсан байна. Сэтгэл өвдмөр олон он жилийг халуун зүрхэндээ тээж, тэднийг амьдралд алдуулахгүй, нэр бүтэн нуруу төвшин хүн болгох гэж хичээжтэй. Дүүргээс 13 багшийг одоо пилотогоо бодвол өөргө өгсөн байгаа үстэй. Эндээс одоо асархан өнчин хүүхдүүд ирэн тийм учраас гай багш нар ажиллуул гэсэн байгаа байлгүй. Тэгсэн чинь 13 тийм багш нар дүүргээс ирэхэд энэ цэцэрлэгт ганцхан би хоцроод бус багш нар нөгөө тийш яваад тэр 13 дотор нь би бас энд гайгүй нэг үлдчихсэн. Тэгээд энтэй амьдралаа холбож эхэлсэн байхгүй. Нараа багш хүүхдийн ертөнцид ойр учраас тэднийхэн хүсэл сонирхолд нийцсэн шүлэг зохион. Бас хүүхдүүдийн дуулах дуртай хэд хэдэн дууны шүлгийг бичсэн юм. Мөн өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралынхаа түүхийг өгүүлсэн номч хэвлүүлжээ. Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургууль Нараа багшийн аавын ахын хүүхэд болох нэртэд төвөгч академич Далай багшийн нэрэмжит болсон бол улсын тэргүүний Зэрэг сумын бүжинхэн цэцэрлэг нь Гавьяат багш Тогнодын наран цэцгийн нэрэмжит болжээ. Ер нь бол цэцэрлэгийн багш гэдэг бол бас нэг мэргэжил тийм ээ. А энд ажиллаж байгаа цэцэрлэгийн багшны хувьд бол бас арай илүү сургуулийн өмнөх боловсрол орлохын зэрэгцээгээр ээжийн одоо хайр халамжийг мэдрүүлэх, их хүний одоо ямар их хүн гэж одоо ямар одоо үр хөвгтөд хайрлаж халамжилдаг вэ гэдгийг одоо харуулж мэдрүүлсэн юм ажил байхгүй юу. Тэгэхээр хүүхдүүдийг одоо өдөө хүртэл ингэ хөндлөгдөд явж байна гэдэг чинь бол одоо тухайн хүн өөрөө яаж одоо хүүхдийн төлөө сайхан сэтгэлээ зориулж ирсэн бэ гэдгийг нэг хэлбэл. Нараа багших хөл ихтэй босго намхан ар. Балчир багдаан түүний гар дээр ирж хүн болсон хүүхдүүд идүүгээ том болжээ. Эхнэрээ нөхрөө дагуулад хүүхдүүдийн хөтлөөд ирэх нь би. Багштайгаан цайлангаа, багшаараа дайлуулангаан амьдрал ахуй бага насаанд дурсан. 78 онд энэ өнчин хүүхэд асрамжийн цэцэрлэгт Нараа багшийнхаа энэ цэцэрлэгт ээж аав маань өнгөрөөд ингээд ирчихсэн. Би одоо нялхтаа 6 настай гэхэд бараг юмаа мэдхгүй л хүүхдүүд иржсэн. Тэгээ багш нар маань бидний хүлээж аваад энэ сайхан халамж хайр инэрлээрээ бидний ингээд өдөө зэрэгтэй өсөж байгаа. 1977 онд 4 сард завхнаас эгч дүүгийн хамт иржсэн. Тэгэл нэг орой унтахтаа ингээл нэг ээжигээ санаал бүр ингээл нүдэнд чинь аяг дүүр ингээл нулимстай ингээл багш магш ингээл бүр тэр мэрийг ингээл арчижсэн бүр одоо хүртэл яадаг байхгүй миний охин тайвшраад унт гэд. Тэ нэг ээжигээ тэр чинь цуг ингээд айгу
удаан байсан болохоор мартдгүй. Бид нар чинь би чи яг 7 хагастайдаа 7 нас хагастайдаа иржсэн байхгүй. Тийм тэгэхээр чин тэгэл тэр мөрөн дээр багшийн бүрэлдэхүүн яг тэр мөрөн одоо хүртэл санагддаг байхгүй. Юу тэмцээн урланд явуулдаг гэсэн байхгүй юу. Тэгэхэд ингээд шөнө болтол ингээд ховцгон руу оёочно. Тэгээд өглөө нь бидний ингээ айлгаж дунтуулж байгаа. Тэгээ өглөө нь болохоор ерөөс ядарсан юм байхгүй. Бөөн баяр нөгөөтгөө өмсүүлэх гээд бүр бөөн баяр. Балчир оюун эмзэг хэрвээ цаас шиг цагаан. Тэдний сэтгэл зүг зөв ойлгохын тулд багшид нинж зөөлөн хайр, халуун дулаан сэтгэл заяамал байх учиртай. Нараа багш энэ олон жил өөртөө заяасан тийм л сэтгэлээр хүүхдүүдэд ээжийн оронд ээж болж ирсэн хөө. Зарим хүүхдүүд ингээд унтчихагаад уйлдаг байхгүй юу? Дээш хараад унтж байгаа хүүхдээ ингээд очиад харах чинь хоёр нүдэндээ нулимс дүүрэн цээлгнүүлсэн гэвт чи яасан бэ миний хүүгэл нэг хацрын нийлээл үнсгэд нэг уртаар санаа алдаад буруу хараал хэвтгч шээ. Тийм хүүхдүүд одоо олон л байдаг байсан зайлвал. Өнөр бүл сайхан нэр. Нэг айлгэр, нэг халуун ам бүл юм. Хахир хорвоогоос хайр халамж ирсэн олон хүүхэд энд л хүн гэдгээ мэдэрч олуулаан байхын жаргал хүн хүнээрээ дутаж нэг нэгнийхээ дэмэнд хүн болдог гэдгийг ойлгуулдаг газар. Ер нь бол энэ насран чаламжийн төвд ажиллаж байгаа хүмүүсийг харж байхад бол маш их сэтгэлийн хаттай. За мөн үнэхээр одоо бүхий л одоо зүр сэтгэлээ хүүхдүүдэд зориулсан ийм хүмүүс байдаг. Одоо тэр ээжийнх нь оронд ээж, аавынх нь оронд аав болж ажиллана гэдэг бол хүмүүсээс маш их одоо сэтгэл, төвчээр, мэдрэмж шаардсан ийм айхтар ажил байдаг. Тэгээд энэ ажлыг 40 жил гаруй хийнэ гэдэг бол бас их мундаг төвчээр юм аа. Тэгээд нараа багш маань бол олон сайхан зан чанартай хүүхдэд хатгалаа олон жилд ажилласаа гэж боддог. Тэгээд нараа багш бол өргөж хүмүүстэй холбоотой айж хүүхдэдээ эргэж тойрдог. Бидний айзтай ажилд бол маш их дэмжлэг үзүүлдэг. Маш их сайхан зөвлөгөө өгдөг. Манай одоо Ахмадын холбооны хамгийн идэвхтэй юм мундаг багш нар байна да. Тэгээд төгсч байгаа хүүхдүүд эндээс гараад орон юу ажил хөдөлмөр хэцүү байдаг ш. Тэгээд янз бүрийн хөдөл очиж гэр орон та агуу хайцаа болоо тэгээд одоо үндсэн тохиолдсон үед нь очиж иргэд тоож үргэлж холбоотой байдаг. Нараа багшгүйгээр Ахмадын зөвлөлийн ажил явагдана гэж баг байхгүй. Одоо миний тухайд нөгөө хуучин Ахмадуудаа сайн мэдэхгүй учраас хамгийн түрүү нараа багш. За одоо тэр багш маань хэдэн жил ажиллаад хэдэн онд яаж илээ, юу хийж илээ. За таны мэдх юу вэ? Хэлэх үг юу вэ гэд хамгийн түрүү нараа багшаас асуудаг. Тийм учраас Ахмадын зөвлөл тэргүүлэгчид ажилладаг болохоор бид нартэй бас маш том нөмөр нөлөөлөлтэй байдаг. Багш маань надад тэтгэвч гаргахтаа хүүхдийн дууны төвөр, дуушуулгын төвөр гэдэг маань энэ олон нэвтрүүдийг надад үлдээсэн. Тэгээ энийг би одоо цаг үе дээр бол компьютер дээр бүгдийг шивээд гарын авлага болгоод авсан. Одоо ингээд бүр сургалтанд үйл ажиллагаанд хэрэглэж явж байгаа. Ер нь цэцэрлэгийн багш гэдэг хүүхдийн сэтгүүг амар сайн мэддэг юм байлээ. Аав ээж хүүхдийнхээ сэтгүүг мэддэг шүү дээ юм би. Гэтэл тэр цэцэрлэгийн багш гэдэг хүн бол уушгондоо одоогийн энэ усууд яриад байгаа сэтгэл зүйч юм байлээ. Тэрнийг бол ер нь хүн болгон мэддэг. Би ч хүртэл одоо 60 гарч ойлгосон байхгүй юу. Энэ цэцэрлэгийн багш гэдэг нь хүүхдийн сэтгэл зүг мэдж тэр хүүхдийг яаж сайхан хүн болгоо, яах вэ хүн аль талд нь дэмжих үү, аль талд нь би ташир өгөх үү. Иймэрхүү арга ухааныг бол би одоо өөрийнхөө гэргийгээс л мэдсэн. Цэцэрлэгийн багш учир мэдэхгүй балчир хүүхдүүдийг зүгээр харж суудаг хүн биш. Халуурч бүлээрвэл эмч болно. Айж цочвол, уйлж ээрвэл ээж болж айдас үргэн. Багшийн гар, багшийн нүд, багшийн дуу хоолой нялх балчир тэдэнд аврал тайтгарал болдог. Тэгээд янз бүрийн байдлаар хүүхдүүдийнхээ өвднөө ханаад бол байнга нэг хүүхдээ өвдчихээр л тусгаарлж яаралт арга хэмжээ авахгүй болохоор нөгөөдөлдөө халдаал тэгэл бүр 2 3 хүүхэд байсан бол 7 8 хүүхэд болол тусгаарлал дахиад тэр яан дээр чинь хүүхдүүд дээр чинь бас тусгай ажиллах багш ажилчид хэрэгтэй болно. Тийм учраас тэр
гэрлүүгөө явахгүй хүүхдээ одоо сайхаж эмчлэх талаараа маш их тийм ажиллагаа ихтэй л дээ. Тэгээд одоо уралдаан тэмцээнд жишээ нь оруулах чинь бид нэр ээж одоо ердийн цэцэрлэг бол тийм хувцас хэрэгтэй, ийм материал хэрэгтэй гэх чинь бид нар бүр шаардлагатай үед бол өөрийнхөө мөнгөөр л материал аваад тэгээд шүнжин сууж байгаа л оёж хүүхдүүдээ хувцсыг ноёх тэмцээн уралдаанд оруулах жишээтэй. Тэгээд энэ хүүхдүүд маань ингээд хичнээн ингээд одоо багш нар нь бэлдээд гаргасан ч гэсэн яг гараад явхаар чи яг их эцгэндээ хөөх юм байхгүй болохоор бас л хэцүүдгүй зөндөл байдیں۔ Тэргээ хуваалцахын тулд багш нар дээр л ирээл зөвлөгөө аваад ээжтэйгэн аавтайгаан амралтын өдрөөр парк явж мөхөөлдөд самтлах нь хүүхэд бүрийн мөрөөдөл. Гэвч наран цэцэг хүүхдүүдийн багад нь байн хамт байж чадсангүй. Ажлын онцлог юм даа гэж ханинч хүүхдүүд нь ч одоо цайруулж боддог. Нэрэнч тэр олон хүүхдийн төлөө зориулж байгаа сэтгэлийг хэн яаж хориглож хааж чадах вүлээ? Нөгөө анхны шавнар нь бол ээжээ гэл за аавч арай аав гэдэг юм аа. Ээжээ гэл гүүгэл инхээр нь бид нэр хүүхд байхдаа ээжигээ харамлал. Үгүй та нарын багш юм чи миний ээж штэ гэж хэлмээр санагдал. Тэгтэл тэд нар чинь биднэрт болох ингээд нөгөө эгчнэр надаа эгч байдгүйсэн чи эгч шиг харьцсан, ах шиг харьцсан тэгсэн. За тэгээд бид нар чинь тэднэртэйгээ бас одоо ч хүртэл сайхан харилцаа та. Би зүгээр хүүхд том болгоод дунд сургуулиор хүртлээ гэрээрээ байж үзхэнсэн гэж боддог гэж хэлээ. Тэгэл аавын талынхан, ээжийн талынхан, хөдөөнс ирнэ. Янз бүрийн хүмүүс бүгднгийн л ястаа нэр тэр үе тэр байна. Бүгд л манайхаар дайждаг. Бид нэрийг тэрийг бас нэг сандыг. Манай ангийн зарим нэг хүүхдүүд одоо хүнд өвдөд айлын хүүхдийг авчираад ингээд надаас илүү хайрлаад надаас илүү тэрж эрхлүүлж байгаа нь надад айгүй тийм гомдолтой санагдав. Гэхдээ тэглээгээд би нөгөө одоо санахад тийм ууралж уцаарлаж үзээгүй юм шиг санагдсан. Магадгүй ээжийн өнцгөөс харахаар яаж харагддгийг мэдэхгүй л те. Сая сүүлд ээж аав хоёртойгоо хамт азар би нэг Америк улсаараа аялах боломж гарсан. Манай эгч байдаг. Тэгээ эгчдэрээ очингоо ер нь бусад хотуудаар нь явж уул. Тэгээ бусад хотуудад нь хэн байгаа вэ гэхээр ээжийн шавнар байсан. Тэгээд бас манай аавын ах дүү нар байсан л да. Тэгээд ээжийн шавнар дээр очиход тэр хүлээж авж байгаа, багшигаа хүндэлж байгаа, ээжээ гэж хайрлаж байгаа нэг бичиг бизнесний асуудлаасаа болоод ирж очиж чадахгүй, уулзахгүй удсан тэр хүмүүс нь ингээд ирж тэгэж очсон чинь шууд нөгөө тухтаа байлахын тулд тусдан зочд буудал төр хөлсөлж өгөөд та айл дэвэл тухгүй байна багшаа гэж байгаа. Тэгэл өстө хүлийн жихэн газар хүрхгүй гэдэг тэрийг л хэлдэг баг. Ийш тийш юу л үзмээрэн тэрийг дагуулж яваа. Дэлгүүр орсон ч худалдааг нээж өгөө. Манай ээж хоёр сүлдээ бүр санаан зовоод дэлгүүрт ороход өөрсөндөө юм харж чадах байлцсан. Нөгөө шавнар нь авч өгчих гээд болохгүй. Нэг юм өмсөөл үзвэл нөгөө шавнар нь авч өгөхгүй. Энийг ч өмсөөд үзвэл нөгөө чинь шавнар нь авч өгөхгүй. онд их хурлын депутат байсан Хөвсгөл аймгийн Көдсөн гэдэг хүн хүүхд төрчилж авчаасан байхгүй Ингцул гэдэг хүүхдийг. Тэгээд тэр Ингцулаас би лав сүлд нь сураг сонсоог бодвол тэр сайхан малчин айл өрчилж авсан юм чинь сайл яваа байх гэж боддгийн. 40 жилгэх чинь 20 гаруй хүүхд манай ангиас зөвхөн манай ангиас өрчилж авсан байгаа байхгүй. Тэгээд тэр гадаадын хүмүүс гэсэн хүүхд өрчлээд аав зарим нь Германы хүн өрчилж авах чинь жоохон хараа муутай хүүхэд байсан. Гэт бид нар бас санаа зовж байгаа штэ. Очоод нөгөө хүүхдийн минь бас ад үзчих үедээ гологдчих үедээ гэж бодоод хараа муутай шүү манай нэг хүүхэд гэж хэлсэн чинь хамаагүй манайх одоо хувийн тийм харааны эмнэлэгт одоо нүдний эмнэлэгтээ бид нар энэ хүүхдээ чинь одоо эрүүлжүүлээд авч чадна гэдээ аваад явж байгаа жишээтэй. Тэгээд тэр өрчлөгч байгаа хүүхдээ хараас бид нар чинь бас санаа зовно штэ. Яаж явбал гэр зэрэг айл байсан бол яг цаанаас нь өрчлүүлгээл бичиг хүрээд ирэхтэл өгнө үхээс эн чинь маш нарийн штэ зүгээр танахаас хүүхд аммаар байна гэд авъя гэснээр зоргоор би өгчихгүй штэ манай ингээ хүүхдийг өрчлүүлж байгаа хүүхд бол надыг хүн өрчилж авчна гэдгийг сайн мэдгүй аав ээжтэй болно гэдгийг л юм нэг одоо өнгөцгөн бодолтой явдаг баг. Гадаадд өрчлүүлсэн хүүхдүүдийг юундар очиод нөгөө дараа нөгөө авч явсан орчуулагч энэ төр нэрээд уулзахаараа хэлдэг штэ. Яг онгоцны буудлаар ингээд гарах гэхдээ орилоод унсан гэд. Тэгэхээр тэр нэг мал ингээд бас туугаа явж байгаа мал гадагшаа хилээр гарахт нутг руугаа хараад
гівцдэг гэдэг шиг яг ингээд өрчлөөлөд явж байгаа хүмүүс тэгж уйлсан тохиолдол 2-3 үгийг сонсч байсан шүү. Тэгэхээр л өргөдмөр байгаа зү. Зохиолч Дашторвын өндөр ээж гэж сайхан зохиол бий. Яагаад өндөр ээж гэж нэрлсэн болоо гэж уншигчид хайдаг. Өндөр ээжийн хүний төлөө зориулсан зүрх сэтгэл нь уул алтай шиг өндөр болоод тэгж нэрлсэн хэрэг. Наран цэцэг багш 40-од жил өнчин хүүхдүүдтэй ажиллаж тэр олон ялах бага ертөнцид өндөр ээж нь л байлаа. Өсөгсөн хүүхдүүддээ ч өөрийн хүүхдүүддээ ч тэр нэг л зүйлийг загтаг. Хүнд ер нь хүн л хэрэгтэй. Дор хаяж 4 хүүхэд төрүүлж эрүүл сарвал өсгөвөл энэ сайхан эх оронд минь ураг удамд нь хэрэгтэй гэж загтаг. 2 хүү 4 охин нь гэр бүл болж ач хүч нь 10 буудай мэт өсөж өнөр өтгөн олуулан болжээ. 40 жил түүний өсгсөн олон зуун хүүхэд бас ээж аав болж өөрсдийн удмыг үргэлжлүүлж явна. Монголын үрс маш олон болтугай гэж амьдралынхаа 40 жилийг зориулсан түүний чин хүсэл энэ юм шүү дээ.